Сайн мэцхан үзэгчдээ төв цэг 7 хоногийн тойм хэлбэр эхлэж байна. Бид төв цэг 7 хоногийн тойм хэлбэрээр энэ 7 хоногт болж өрөөсөн үйл явдлыг тоомлон хүргэдэг. Энэ 7 хоногт засгийн газрын бизнесийн орчныг шинжлэх томоохон багц хуулиудыг улсын хурлд өргөн мэдүүлв. Шинэ зохицуулалтуудад төрийн оролцоог бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын банкуудыг оруулах, ногоон төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон өөрчлөлт багцнаа нь олон нийтийн анхаарлыг татлаа. Ерөнхий сайд Учрлын засгийн газар энэ 7 хоногт бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдах 99 хуулийн хамт улсын хурлд өргөн мэдүүлв. Засгийн газрын зүгээс энэхүү хуулийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн зохицуулалтын дарамтыг бууруулах суурь шинжилэл гэж тодорхойлж байна. Хуулийн төсөл батлагдвал хууль ториглоогүй салбарт эргэн аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх боломжийг өргөжүүлж, төрийн байгууллагын зүгээс бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах нөхцөлийг багасгах гэж үзэж байгаа юм. Засгийн газрын дэвшүүлж байгаа эрх чөлөөний дөрвөн чөлөөлт бодлогын суурь хууль бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ. За тэгэхээр энэхүү бизнесийн эрх чөлөөний хуулиар хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэр үйлчлэгээ худалдааг өөрийн хүсэл сонирхлоор илэрхийлэх боломжийг иргэддээ бол аж ахуй нэгжүүдтэй олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. За олон улсад мөрдөж байгаа зарчим no surprise гэсэн энэ зарчмын дагуу бизнесийн үйл ажиллагаанд хязгаар саад болсон хориг зохицуултыг хийхгүй байхыг энэ хуулиар зохицуулж өглөө. Мөн энэ хуулинд 99 хууль дагалдуулж байна. Тэгээ 99 хууль бол илүү хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. За үүнд бол гадаадын банк байгуулах нөхцөлийг бид бүрдүүлж байгаа. Банкны тухай хуулийн зохицуултыг хөрөнгө оруулалтын хуультай уялдуулж зохицуулсан. Тэгэхээр энэ хууль батлагдсан гарснараа гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бол бүрдэнэ. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд гадаадын банкуд Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэхээр тусгаж байна. Үүнийг засгийн газар санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, бизнесийн зээлийн өртгийг бууруулах алхам гэж тайлбарлаж байна. Үүнээс гадна цахим бизнесийн орчныг бүрдүүлэх зорилгоор e-бизнес платформ нэвтрүүлэхээр болсон бөгөөд гадаадын эргэн аж ахуй нэгж Монгол улсад бичлэн оршин суухгүйгээр захимаар бизнес эрхлэх боломж бүрдэхээр байгаа юм. Нөгөө талаас эдгээр өөрчлөлтүүд бодит амьдрал дээрх хэрхэн хэрэгжих, төрийн байгууллагууд үнэхээр хүн зуртлаа бууруулж чадах хэсэг нь олон нийтийн анхаарлын төвд байна. Гадна дотны хөрөнгө оруулалт орж ирээд хамгийн чухал зүйл бол өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын асуудал байдаг. Тэдгээр хөрөнгө оруулагчдын гомдол маргааныг түргэн шуурга шийдвэрлэх, арбитрт асуудлыг шийдвэрлэх, олон улсын арбитрт гарч асуудлаа шийдвэрлүүлэх, мөн наанаас зуучлах дундын хувилбарыг бас оруулж ирэх байдлаар хууль шүүхийн шат руу асуудлыг оруулж удаашруулахгүй, гацаахгүй, харин илүү чөлөөлөх ийм боломжийг бол энэ хуульд бол тусгаж өгж байгаагаар онцлог юм аа. Засгийн газрын танилцуулсан өөр нэг онцлог шийдвэр нь ногоон эдийн засгийг дэмжих бодлого байв. Тодруулбал сэргээгт эрчим хүч, нарны цахилгаан үүсгүүр, салхин эрчим хүчний төслүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн гайлын татварыг 100% чөлөөлөхөөр тусгаж байна. Мөн 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад татварын орчны доктортой байдлыг 20 жилийн хугацаанд баталгаажуулах зохицуулалт багцсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татж байна. Монгол улс бизнесийн орчноо сайжруулах, дахин хөрөнгө оруулагчдын өмнө итгэлтэй, найдвартай улс орн гэдэг ийм шинэ дүр төрхөө бүрдүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлсон. За энэ хүрээд энэ хууль маань ингээд танилцуулагдаж байна. Хэд хэдэн онцлог зүйл. Нэгдүгээр санхүүгийн салбарт том өргөн боломжийг нээж. Манай санхүүгийн салбар үндсэндээ 90% нь арилжааны банкнаар тулгуурласан салбар байгаа бол бусад санхүүгийн салбарыг, хөрөнгө оруулалтын сангуудыг, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаад болж яах гэж үзсэн зохицуултуудыг энэ хуулиар хүчингүй болгож байна. Хоёрдугаар, улс орон нийгмийн эдийн засаг маань 2025 оны хүсэлтээр 90 их найдыг давлаа. Ажлах хүч хүрэлцэхгүй болж эхэлж байгаа. Бүхий салбарт ажлах хүчний дутагдал орж байгаа. Энэ дээр аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, шинэ технологийн энэ салбаруудын ажил хүчний сар болгон нэмэлтээр төлөвлөдөг байсан аж ахуйн нэгжид дарамт ирж ирсэн тэр сая гаруй төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож байна. Химийн оюухан дата төв буюу шинэ бизнес Монгол улс ээлтэй бүс нутаг болно. Бидэнд бол энэ бизнесийг явуулах эрчим хүчний баялаг нөөц байна. Сэргээгт эрчим хүчний нөөц байна. Газрын дорогч эрчим хүчний их үүс рүү хангалттай.
Эдийн засаг хөгжлийн яамны зүгээс Монгол улсыг хиймэл оюухан болон дата төвүүдэд ээлтэй бүс нутаг болгох зорилтыг мөн танилцууллаа. Үүний хүрээнд шинэ технологийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, ажиллах хүчтэй холбоотой зарим зохицуултыг хөнгөвчлөхөөр тусгасан байна. Гэвч эдгээр шинжилгүүдийн үр дүн зөвхөн хууль батлагснаар хэмжигдэхгүй. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон бодлого зарлагдж байсан ч хэрэгжилтийн шатанд удааширч хүн суртал хэвээр үлдсэн гэх шүүмжлэл бизнес эрхлэгчдийн дунд байсаар ирсэн юм. Энэхүү энэ 7 хоног засгийн газрын бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ногоон эдийн засаг болон дижитал шилжилттэй холбоотой томоохон шинжилгээний багцыг улсын хурлд өргөн барьлаа. Хэрвээ эдгээр хуулийн төслүүд батлагдвал бизнес эрхлэх орчинд бодит өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байгаа ч нөгөө талд нь хэрэгжилт, төрийн байгууллагуудын хандлага өөрчлөгдөх хэсэг нь хамгийн том сорилт хэвээр байна. Энэ нь эх өдрүүдэд улсын хурл болон олон нийтийн анхаарлын төвд байх сэдвүүдийн нэг болох төлөвтэй байна. Сөрөг хүчин энэ 7 хоногийн мэдээллийн цагаараа туулын хурдны замын төсөл, нийслэлийн төсвийн зарцуулалт, төгжрөл, утаа болон шүүхийн хараа тус байдлын асуудлыг хөндөж, эрх баригчид хариуцлагаас зугтаж байгааг шүүмжиллээ. Сөрөг хүчний мэдээллээс энэ 7 хоногт хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудал байлаа. Төслийн санхүүжилт, гэрээ хэлцэл, урьдчилан төлбөртэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд дахин сөхөгдлөө. Арслан намын 4.1 мэдээллийн цагаар улсын хурлын гишүүн Цэнгүүн уг асуудал байр сууриа илэрхийлж, туулын хурдны замын төсөлтэй холбоотой гэрээ шийдвэрүүдийг ил тод болгох шаардлагатай гэж мэдгдсэн юм. Тэрээр асуудлыг зөвхөн албан тушаалтнуудын томилгоо чөлөөлөлтөөр хаах бус, бодит хариуцлагыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Туулын хурдны замтай холбоотойгоор одоо нийслэлийн засаг дарга байсан Нямбатар бас өөрөө маш хүнд байдлуудад ороод мөн түүний одоо удирдлагад ор байсан даваа далаа гих мэт маш олон орлогч дарганаар нь өнөөдөр авилгалтай тэмцэх газартууд хүрэгдээд явсан байгаа. За энэ маань бол өнөөдөр ганц тэр хүмүүсүүд албан тушаалын хариуцлага тооцоод өнгөрөх маань өөрөө хангалттай биш гэж үзэж байгаа. Энэ тухайн гэрээнүүд 500 гаруй тэрбум төгрөг туулын хурдны замд барина гэдгээр ямар нэгэн гүйцэтгэл болон ямар нэгэн ажлын даалгавар байхгүйгээр тухайн гэрээ зурагдаад тэр мөнгө гарцсан байгаа. Тэгэхээр бид бүхэн тухайн гэрээнүүдийг ил тод харах зайлшгүй шаардлага байгаа. Энэхүү шаардлагыг бол арчилсан намын зүгээс бол тавьсан. Өнөөдрийн хүртэл бол ямар нэгэн үр дүнд бол хүрээгүй байна. Тэгэхээр бид бүхний хувьд бол нэг даргаыг нөгөөгөр солих нь бол онц сонин асуудал биш. Ягаад гэвэл Монгол Ардын намаас томилогдож байгаа нэг дараагийн дарганд гарч ирэхдээ яг л адилхан бодлого ярьж байгаа. Тэгэхээр бид бүхэнд хамгийн гол нь хариуцлагын тухай асуудлыг зайлшгүй ярих ёстой. Тэгэхээр өнөөдөр шинээр томилогдсон байгаа одоо нийслэлийн засаг дарга маань бол хамгийн түрүүнд туулын хурдны зам дээр гарчсан тэр бүх асуудлуудыг нээлттэй ил тодор хамгийн гол нь тухайн гэрээнүүдийг ил гаргах тэр одоо манлайлж ажилласаа гэж хүсэж байна. Мөн энэ 7 хоногт нийслэлийн удирдлагын бодлого төсвийн зарцуулалт улс төрийн маргааны нэг сэдэв болсон юм. Нийслэлийн арчилсан намын зүгээс хотын бодлого урт хугацааны төлөвлөлтгүй шийдвэрүүд хангалттай тооцоо суулгаагүй гарч байна гэж шүүмжилсэн юм. Түүнчлэн төгжрөл агаарын бохирлыг шийдвэрлэхэд жил бүр их хэмжээний төсөв зарцуулж байгаа ч бодит үр дүн хангалтгүй хിവэр байгааг дахин онцолж нийслэлийн хөгжлийн бодлогыг шин түвшинд авч үзэх шаардлагатай гэж мэдгдсэн юм. Харин нийслэлийн арчилсан намын дарга ган учир авилгын асуудлыг онцлон хөндөж томоохон төсөл хөлбөрүүдтэй холбоотой асуудлууд нь төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд олон нийтийн эргэлзээг нэмэгдүүлж байна гэж мэдгдсэн. Тэрээр сүүлийн жилүүдэд авилгын асуудалтай холбоотой дуулаанууд үргэлжилж байгаа ч хариуцлагын тогтолцоо хангалттай ажиллахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн шүүхийн хараа тус байдал, хууль хяналтын байгууллагуудын үр нөлөөтэй ажиллагаа нь нийгмийн анхаарлын төвд байгаа асуудал хിവэр байгааг онцоллоо. Өнөөдөр авилгалын интегсээрээ бид бүхэн 20 байр, 30 байр ухраад хойшлоо даахад түүнтэй тэмцэх ёстой хууль шүүгийнх нь байгууллагууд тийм сайн ажилласан болоод ерөнхий шүүгчээ 6 жилийн хугацаатай сунгана гэдэг юм. Сунгах хуулийн төслийг дэмжиж үндсэн хуулийн цэцэн тэрчээ хуулийн өөрчилж гаргалгаа гаргаж өгöd юм. Өнөөдөр шүүх засаглал нь тэр чигтээ авилгалын хонглын эздийнхаа олон ус юм шүү. За засаглалын нэг хэлбэр их хурл. Та бүхэн их хурлыг хардаа өдөр болгоны чуулган дээр зөвхөн хулгай хэрүүл. Байнгын хороодууд нь дандаа хулгай хэрүүл. Тэнд хөгжил, дэвшил, ажлын тухай яриа байхгүй. Хинийгээ хулгайч гэж цолох уу гэдэг зүйл. Засгийн газар сүүлийн 2 жил 3 засгийн газар солигдлоо. Энэ сайн засаглал. 3 засгийн газар яах гэж солигдож байгаа юм? Энэ авилгалын мөнгийг хэн авах вэ? Авилгалын хонглын эзэн хэн байх вэ гэдэг ийм хэрүүл дотор орсон байна. За ингээ энэ бүгдээс дүгнэхээр нийслэлийн арчсан одоо яах ёстой? Яг үндэ энэ авилгал хулгай дээрэмтэй хариуцлага тооцож чадах цорын ганц хүчин бол ардчилсан нам. Энэхүү энэ 7 хоногт улс төрийн хүрээнд эдийн засгийн томоохон төслүүдийн ил тод байдал, төсвийн хөрөнгийн зарцуулалт, авилгын асуудал болон шүүхийн хараа тус байдалтай холбоотой шүүмжлэлүүд өрнөв. Эрх баригчид эдгээр асуудал ямар хариу өгч, олон нийтийн итгэлийг хэрхэн сэргээх нь цаашдын улс төрийн хилцүүлгийн гол сэдэв хэвээр байх төлөвтэй байна. Монгол улс хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон жил ярьсан ч бодис байдал дээр алхам тутамд осол утаж буй аюулын бүс болон хуурчээ.
Сүүлийн 15 хоногт гэгтэл томчуудын хариуцлагагүй хайхрамжгүй үйлдлийн золиос болж 3 бяцхан зүрх цоглогоо болов. Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах, сурах, тоглох хэрэгтэй гэж үндсэн үйлдэл тунхагласан улс орны бодит үр төрх өнөөдөр ямар байна вэ? Төвцөг 7 хоногийн тойрон хөтөлбөр хүүхдэд хайргүй стандартаа мартсан Монгол төрийн тогтолцооны гажуудлыг хөндөж байна. Нүхэн дунаж, шороон даруулж, тогон цохиулж, угаартаж, эцэст нь томчуудын хайхарамжгүй хариуцлагагүй байдлын золиос болж ердөө он гарснаас хойш 6 сарын дотор 10 хүүхэд алтан амиа алдлаа. Энэ бол зүгээр нэг хуурай статистик биш юм. Энэ бол төр засаг, систем хариуцлагын тогтолцоо, тэр чигтээ ялзар нуурсныг илтгэх статистик юм. Хүүхдийн амь нас эрсдэх бүрд төрийн өндөр албан тушаалтнууд өөрчлөлт сэргийлэх шийдэл ярихаас илүүтэй өөрсдөө хаацаалах, бурууг иргэд рүү чихэх тактикийг гаргууд эзэмшжээ. Боловсролын сайдын хамгаалан хүүхдээ аюулгүй байдалд дан ганц төр анхаарад үрдэнгүй эцэгхийн хариуцлага чухал хэмээн ярилцлага өглөө. Мэдээж хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг ихэд торгуулийн арга хэмжээнээс ахуулаад 1.5 жил хүртэл хугацаагаар цагдан хойрох шийтгэл оногдвол хуулийн зохицуулт бий. Гэвч өнөөдөр хүүхдүүд гэр дотроо биш харин төрийн хяналт тавьж стандартыг мөрдүүлэх ёстой нийтийн эзэмшлийн талбай, сумын хогийн цэг, уурхай нүхэн сэргээлтгүй орхисон талбайд амиа алдсаар байна. Саяхан Шадар сайд Номтой-Баяр амиа алдсан охины эцэг эхийн зөвшөөрөлтөөр Хотулуун гүнж нэртэй Ажуулдвар Эрдэс баялагын яам байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам цагдаагийн ерхий газрын хамтарсан хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаа эвлүүлж байгаагаа сүржин зарлав. Ямар ч дарга сайд танил талыг хүлээж авахгүй хинийч байшин барилга байсан бүгдийг шалга зөрчлийг арилга хэмээн үүрэгдэж буй бичлэгээ цахим орчинд цацлаа. Гэвч энэ асуудлын араас хөөцөлцөн оноо авах гэсэн ээлжид сошиал шоунаас хэвтрэхгүй байна. Өмнө нь улсын хэмжээнд 1360 объектд шалгалт хийхэд 5270 зөрчил илэрсэн буюу нэг объект тутамд дунджаар 2-оос дээш зөрчил бүртгэгдсэн гэдгийг Шадар сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ ийм олон зөрчил илэрсэн бол тэдгээр ухсан нүх ил цахилгааны утаснуудыг яагаад өдий хүртэл засуулаагүй, стандартыг мөрдүүлээгүй. Түр яагаад осол гарсны дараа л ухаан орсон мэт сүржин нэртэй шалгалт эхлүүлдэг вэ? Шадар сайдын одоогоор улсын хэмжээнд хичнээн нүхсүв байна гэж хэлэх боломжгүй байна. Эцсийн дүндээ дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж хяналт хариуцлагын тогтолцоо алдагдсан байна хэмээх үгс нь хувийн хөвшил авилга өгч хуурамч бичиг баримтаар ажиллаа гүйцэтгэдэг. Харин түр нь түүнийг мэдсэн ч нүдэ анаад өнгөрөөдөг байсны хамгийн тод нотолгоо юм. Иргэний амнаас эрсдэхэд тэргүүн игнэнд очиж аврах ажиллагаа явуулах ёстой. Онцгой байдлын албаны дотоод систем бүрэн давбуурсныг Заамарт болон Дорн говьд болсон үйл явдал бэлхнээ гэрчиллээ. Төв аймгийн Заамар сумд 3 настай охин өрөмдлөгийн нүхэн дунахад аврах баг очсны дараач хүүхдийн амьсгалах шум сонсогдож байсан бөгөөд үүрийн 4 цаг хүртэл амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаад чимээн тасарсан. Энэ нэмгэнэл хаанаас ихтэй вэ? Онцгой байдлын ерхий газрын сүүлийн жилүүдийн төсвийн хуваарлалт зарцуулалтыг ухаж үзэхэд тогтолцооны маш том гажуудал харагдаж байна. Хүүхдүүд ухсан нүхэнд унаж, аврагчид гал түмэр гамшигын дунд ам эрсэцсэний дараа төр засаг арга хэмжээ авсан нэр зүүж 2024 онд онцгой байдлын салбарын төсвийг бараг 2 дахин огцом нэмэгдүүлж 426 тэрбум төгрөг түргэсэн. Энэ бол бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр хувиар төсвөө нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Гэвч бодит байдал дээр юу өөрчлөгдөв? Огцом нэмэгдсэн энэ төсвийн сүүдэр дор аврагчдын техник, хувцас хэрэглэлийн хангамж улсын хэмжээнд ердөө 41.6%-тай тартагтаа тулсан хэвээр. Төсвийн мөнгө нь хүний амь аврах нарийн мэрэгжлийн багаж хувцас хэрэгсэл биш, тендерийн бодлын дагуулсан барилга байгууламж, цемент, депогийн шахааны бизнест давуу ирэхээр урсдаггүй гэх хардлага авилгатай тэмцэх газрын үе үеийн шалгалтаарч илэрч байв. Барилга бариад дуусах дотор нь ажиллах албан хаагчдын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжийг нь дутуу шийдэж, хоосон хаан үлдээдэг энэ гажуудал өнөөдөр иргэдийн тэр дундаа бяцхан үрсэн мэн амь насыг хамгаалах боломжийг хаасаар л байна. Онцгой байдлын дарганаар манай техник сайн болсон гэж ярьслаа өгөх боловч амьдрал дээр бөөрийн цоолсон канистр шороо зөөж 9 давхраас дээш гарах техникээ дөнгөж саяхан авчсан. Онцгой байдлын ерхий газар бол шүн гарч жагсдаг даргын тушаалаар мэрэгжлийн бус хөдөлдөг цэргийн анги биш, харин цэвэр мэрэгжлийн байгууллага байх ёстой. Монгол улсад хүүхэд төрхөөсөө эхлээд олон бэрхшээлтэй тулгардаг. Өвдөд эмнэлэгт очиход ачааллаа дийлэхгүй коридорын шалан дээр хэвтэнэ. Цэцэрлэгт оруулах гэхээр суглаад болно. Сургуулийн чанар хүртээмч мүү хамгийн аимшигтай нь гадаа тоглох амьд явах баталгаа алга. Сүүлийн ганцхан сарын жишээг харахад зүрх шимширнэ. 3 настай охин тал хээрт тоглож яваад 30 метрийн гүн хуучин ухсан жоншны уурхай нүхэн сэргэлт хийгээгүй цооногт унаж амиа алдав. Дорнод аймагт 15 настай хүүхэд мөн л нүхэн цооногийн тогтоол усанд нохоо аврах гэж ороод живж амиа алдав.
Дорногой аймгийн Өргөн суманд Жоншны уурхайн нөхөн сэргэлт хийлгэлгүй орхисон нөхийг нь сумын хогийн цэг болгосноос үдэж тэнд тоглож байсан 13 настай 6 дугаар ангийн хүүхэд эрэг нурж шороон дарагдан харамсалтайгаар хорвоог орхилоо. Хөвсгөл аймагт өмхөрч унсан цахилгааны шонгоос тасарсан ил утсанд хүрсэн 2 настай нялх хүүхэд тогон цохиулж нас барав. Хороотой дөнгөж танилцаж буй нялх хүрс тоглоом гэж харсан зүйлхийн төлөө амь насаараа хохирсоор л байна. Энэ мэт имгнэл хөдөө орон нутгаар зогсохгүй нийслэл хотод ч алхам тутамд гарсаар ирсэн. Хэдэн жилийн өмнө байрныхаа гаднах тоглоомын талбай дээр тоглож байгаад чанар муутай төмөр хашаанд даруулж насарсан хүү. Эмийн сан руу орох гэж яваад тогон завхуулж амиа алдсан хүүхэд баригдч буй барилгын хажуугаар өнгөрөхөд дээрэс нь хүнд зүйл унаж дарагдан амь насаа алдсан охины кейсүүд тод жишээ. Орхон аймагт орон сууцны хотхны бохрын худгаас нас бараа дутсан байж болзошгүй нэраа хүүхдийн зогсоолдож байхад Дархуул аймагт 15 настай 5 хүүхэд автомашин зөвшөөрөлгүй унаж яваад 2-8 насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэдхэн хоногийн өмнө хаан уул дүүргийн яармаг дэх нэгдсэн эмнэлгийн яаралтай хүлээн авахын үүдэн зогсоол руу машин оруулахгүй гэж харанхуйд огт харагдахгүй гинж татснаас болж ой 3 сартай хүүхдэд тэрсэн ээж бүдэрч унав. Өмнө нь ч хүмүүс тэнд унаж бэртэж байсан гин. Хүмүүс унаж бэрцээр байхад яагаад стандартын бус шүн харагдахгүй гинж татсаар байна вэ? Эмнэлгийн үүдэнд хүүхдээ эмчлүүлэх гэж очиод бэртэх амь насыг нь хохирох орчин хэн бүрдүүлсэн бэ? Бүх бурууг нэг дараа гарч ирээд л хувийн хөвшил рүү жихэж эдэл ухсан эднэр л нүхээ бөглөөгүй гэж хэлээд өнгөрөх ёсгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд лиценз олгож авилга авч хүн суртал гаргаж байсан холбогдох яамдууд үе үеийн засаг дарганаар хаана байсан бэ? 1000 гаруй ухсан янз бүрийн нүх байна. Эдгээрийн эрсдлийн үнэлгээг хийж нөхөн сэргээлтийг шалгаж архивжуулж явах нь хэний үүрэг вэ? Манай улсад ямар нэгэн асуудал болоход төр уучлалт гуйдаггүй. Зөвхөн иргэд хувийн хөвшил буруутан болоод үлддэг гаж тогтолцоо үйлчилж байна. Хүн солиод асуудал өөрчлөгдөхгүй системийн шинжилэл хэрэгтэй байна. Улсын хурлын гишүүн Лодо Самбуугийн хэлсэнчлэн хүүхдийн хамгааллыг төрөөс ээж авахын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүүхэд хамгааллын бодлогыг хүн харахад оноо авах материалын ажил буюу хуучин барилгыг хүүхэд хөгжлийн төв болгох, хитэн цуслан янзлах төдийхнөөс ангижруулж, академик, шинжлэх ухаанч төвшөнд харах цаг болж. Хүүхэд бол ирээдүг гэж цээжэд элдэн ярих амархан. Харин хүүхэд төрсэн цагаас нь эхлээд эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчин, хөгжих боломжийг нь боддоор хангаж чадвал хүүхдэд ээлдээд нийгэм байгуулсан гэж бид хэлнэ. Эрүүл нийгмийг бүрдүүлэхийн тулд төр засаг өөрөө уучлалт гуйдаг, стандартаа мөрдүүлдэг, авилгын тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг болжээ. Нийслэл хөдөө орон нутгийн 300 хүүхэд улсын хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын хурлаас Монгол улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа. Замар суманд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн 3 компанийг лацаджээ. Иммиграц системд эрсдэл мэдэгдэх шинжлэл нэмэгдлээ. Хуулийн байнгын хороо мансуурлах дом болон замын усаас урьдчилан сэргийлэх хуулийн төслүүдийг дэмжлээ. Засгийн газар Бортигийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн эрх чөлөөний шинжилгээг дэмжив. Цагаалт хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая $. Хүрлээ. Засгийн газар Америкийн нэгдсэн улстай боловсрол эрчим хүч харилцаа холбооны салбарт хамтран ажиллана. Монгол улс сэргээшээс бүрэн татгалзсан улс болохын төлөө ВАДА-тай хамтран ажиллана. Арчилсан нам туулын хурдны замын төсөл нийслэлийн засаглалтай холбоотой асуудлаар хариуцлага нэхэв. Хүнсний хувьсгалын дүнд шингэн сүмний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15% өсжээ. Шадар сайд Намтай баяр уул уурхайн бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг даалгав. Нийслэл борооны ус ихээр хоримтлагддаг 41 байршилд 60 ширхэг мотопомп байршуулна. Сонсголын бэрхшээлтэй эргээд эрхээ хамгаалахаар 50 жигсаал зохион байгууллаа. Аялал жуулчлалын салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн дэд хэмжээг бууруулж, хүрт хэмжээг нэмэгдүүлнэ. Та бүхэнд төвцөг 7 өдрийн төвлөрийг хүргэлээ. Бидэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.